Сайн байцгаана уу та бүхэндээ өвлийн хадаг сарын мэндийг хүргэе. За өнөөдөр бол Монгол хүн гэж хийм. Монгол хүн дэлхийн бусад үндэстнүүдээс ер нь юугаараа давуу талтай юм гэдэг талаар ярилцъя. За нэгдүгürt бол Монгол хүн бол оюуны өндөр чадвартай ард түмэн юм. Энэ нь юугаар батлагдж ийм гэхээр зэрэг дэлхийн улс орнуудыг IQ-гийн түвшнээр нь жагсаахад Монгол хүн бол дандаа эхний 10 дотор ордог. Бүр хэдэн жилийн өмнө бол эхний 5 дотор орсон байсан. За ингээд үүнийх нь баталгаа болоод тэр оюун ухааны ой тогтоолтын элдв төрлийн тэмцээнээс их олон хүүхэд медаль шагнал авч байсан. Дээр нь монгол хүүхдүүд дэлхийн шатрын аварга, даамны аварга, за тэр математик, физик, хим, биологи гэх мэт шинжлэх ухааны нарийн мэрэгжлийн хичээлүүдийн олимпиадад алт мөнгө хүрэл гэх мэт олон медалууд шагналт байранд орж байсан. Дээрэс нь монгол хүүхдүүд сэтгэхүй болон зохион бүтээх, шинэх санаачлах төрлөөрийн ур чадвараараа дэлхийн олон улс оронд бас өөрсдийн чадвар чансаагаа таниулсан байдаг. За хоёрт нь болохоор зэрэг монгол хүмүүс маш их төсвөр хатуужилтай байдаг. За жишээлбэл төсвөр хатуужилтай гэдэг нь юугаар батлагдж байна гэхээр зэрэг Монголын армийн дайчин цэргүүд Иран, Ирак, Афганистан, Өмнөд Судан гэх мэт улс орнуудад дайн байлдаантай улс орнуудад цэргийн ажиллагаанд оролцож явж байдаг. Энд бол монгол цэргүүд бол ерөөсөө маш их төсвөр хатуужилтай гэдгээр гайхагдаж ирсэн байдаг. За ингээд Америкийн нэгдсэн улс, Герман, Польш гэх мэт дэлхийн олон орны цэргүүд оролцсон марш тактикийн тэмцээнд эхний 10 байрны 7-оос 8-д нь бол дангаараа монгол цэргүүд эхний 7-оос 8 байрыг бол эзэлжсэн түүх бол саяхных. Монгол цэргүүдийн дараа харин гадаадын улс орнуудын цэргүүд орж байсан тийм жишээ байдаг. За төсвөр хатуужил гэдэг бол багасаа нүүдэлчин ахуйгаар өсөж төрсөн, амьдарсан Монголын эртний тэр нүүдлийн соёл иргэншлийн ач авьяа гэж ихэнхдээ судлаачид үзэж дүгнж байдаг. За дараагийн монгол хүний нэг бусдаас давуу тал бол дасан зохицох чадвар сайтай байдаг. За монгол хүн бол ерөөсөө дасан зохицох чадвар сайтай гэдэг нь ямар учраас вэ гэхээр зэрэг энэ бол үндсэндээ бол Монгол улс бол жилийн 4 улиралтай байдаг. Жилийн 3 сар тутамд улирал нь солигдож идэг. Улирал солигдох тоолонд бол энэ бол хүний биед ачаалал цочроо өгч байдаг. Ийм болохоор байгаль цаг уурна. Энэ хатуу ширүүн эрсдэс хүйтэн цаг агаар бол монгол хүнийг байнгын биеийнх нь хувьд дасгалжуулж биеийг нь шинэлэх сэргийг оюун санааг нь шин төвшөнд гаргаж байдаг гэж би үздэг. За Якут болон Чукотын тэсгэм өвлийн хүүтэнд ч монгол хүн ажирахгүй амьдраад явж байдаг. Хойд туйлын асар хүйтэнд ч монгол хүн судлаач хийгээл явж л байна. За экваторын бүсийн маш халуун оронд ч монгол хүн хүний бие махбод дасаад зогцоод тухайн улсын иргэдтэй адилхан ажиллаж амьдраад хөдөлмөрлөөд явж болж байна. Ийм болохоор өвөл, хавар, зун, намар гэсэн 4 улирал ээлжлэн байдаг нь болохоор монгол хүмүүсийн биеийг бол байнгын хатуужуулж байдаг. Үүний бол бас үр дүнд нь бол монголчууд төсвөр хатуужилтаа ард түмэн болж байна. За дараагийнх нь монгол хүн бол аливаа зүйлийг бол их хурдан сурдаг, суралцдаг. Нэн ялангуяа хэлийн чандад гарсан олон монгол хүмүүс бол энэ тухай бол хэлдэг, ярьдаг. Тийм жишээнүүд бол маш их байдаг. Наацх нь хэлийн чандад гарсан монгол хүмүүс бол
өөрсдөө жоохон хичээгээд үзэхэд бол тухайн улс орны хэллийг бол хурдан сурчдаг. За тэгээ ямар нэг аливаа нэг даалгасан ажил төрөл, аливаа нэг ажлын ноу хав технологи зэргийг бол монгол хүн бол маш хурдан сураад эзэмшээд тухайн мэрэгжилтнүүдийн төвшөнд бол ойртож очсон байдаг. За дараагийнх нь монгол хүн бол хүн тэцүү цаг тулгархад бол хариу үйлдэлийг бол маш сайн үзүүлэх чадвартай. Хариу үйлдэл буюу реакц асар хурдан хугацаанд үзүүлэх чадвартай ард түмэн юм а. Жишээ нь хэдэн жилийн өмнө бол нэг онгоцонд нэг амиа золиослогч нөхөр онгоцыг дэлбэлнэ гэд орилж хашгичж байхад бол тэр үнтэй бол үндсэндээ нэг монгол залуу ноцолдож зодтолдож түүнийг барьж авч хүлээд тавьсан байдаг. Энэ юуг харуулж байна гэхээр зэрэг ерөнхийдөө бол хүн тэцүү цаг нөхцөлд бол монгол хүний тархи сэтгэхүй бол асар хурдан ажиллаж байна. Хариу үйлдэлийг бол маш хурдан үзүүлж байна. За тэгээд хүн тэцүү нөхцөл байдалд бол дүн шинжилгээ хийгээд хэрэгтэй хүч авьяас ухаан ур чадвар овсгоо самбаа гэдэг зүйлийг бол хурдан гаргаж чадж гин гэдэг. Энэ бол манай үндэстний бас давуу тал мөн үг юм оо. За дараачих нь болохоор зэрэг монгол хүмүүс болохоор зэрэг ерөнхий биеийн физик үзүүлэлт их сайн байдаг. За харьцангуй бас нэлээд том бие хаатай, хүч чадалтай. За нэг ажил төрөлд сэтгэл зүрхээ өгвөл монгол хүн шиг махруу зүтгэх үндэстэн бол бас ховор байдаг. За жишээ нь бол Японы сумо бүхэд бол маш олон монгол аавын хүүхдүүд бол хүчээ гаргаж барилдаж байна. Монголоос бол 4-5 их авраг төрсэн байдаг. За дээрэс нь өнөөдөр гадны улс орнууд хамгийн наазахын жишээ өмнөд Солонгос улсад бол биеийн хүч шаардсан хамгийн хүнд хэцүү ажлуудыг манай монголчууд л үндсэндээ нугалж байдаг. За тэгээд өөрийн биеийг хөгжүүлэх болон аливаа нэг биеийн хүчний ур чадвараас шаардсан ажлуудад бол бас монгол хүн бол бусад улс орны иргэдэс илүү гарна гэхээс биш тэд нарын дор орно гэж байхгүй. Энэ нь бол бас л муу ялгаагүй Монголын байгаль цаг уур, ахуй орчин, уламжлалт, зан заншил, нөхцөл байдалтай бол холбоотой байдаг. Францын нэг бүхий дасгалжуулагч монголчууд хэлсэн байдаг. Юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг энэ монгол хүүхдүүдийг хооронд нь барилдгээ хэлэхээр зэрэг монгол хүүхдүүд ерөөсөө шууд бие биентэйгээ барилдаад бие бинийгээ барьж аваад мэх хийж унгах юм аа. Манай Франц хүүхдүүдийг хооронд нь өөдөөдөөс нь харуулаа барилд гэхээр тэд нар юу хийхээ мэдгүй алмаарад гайхаа зогсчдөг. Франц хүүхдүүдийг монгол хүүхдүүд шиг яг ингээ шууд барьж аваад мэх хийгээд нэг явнагаж чадах хэмжээнд хүрэхэд бид нар 4-5 жилийн хүч хөдөлмөрөөр зарцуулдаг. Монгол хүүхдүүд бол төрөлхийн тийм тэмцэх чадвартай хүүхдүүд байдгийн байна хэмээн гайхалтай жишээ хэлсэн байдаг. За ингээд нэгээр ярилцлага өндөрлөё.